Хэрман хургаж өөдлөх Тэнгийн шууд тууж хордсон Айган нуур минь оломгийн даалай Орчлонд ганцхан нутгийн намайг өсгсөн анин хайта ээжийн нутгаа Ол шаргала элсэн манхнаа Хунтан орн талдан талимараад Хой захолор турчөөссөн Хормстаа саятай миний нуута Тэгэхээр юуны өмнөөс тулгаа бас хоёрт энэ үчийн бас мэндийг хүргэе. Тэгэхээр төрлөх сумынхаа 100 жилийн бүтээн байгуулалтын ажилд бас багы гэж оролцож байна. Нөгөө талаар үдээцийн хөвлөгийн нутагт сэтгэл гаргаж тавьсан гэж бүрэн оруулж бас талархаж байгаа шүү хоёртай гэдгээс уламжилж байна. Одоо бас энэ хандван дотроос хамгийн чухал гэж үзэж байгаа бүрэн оруулалтыг хийж байна. Ойлгох тухайн доор нутгийн үг зэрэгсэн юм төв байдаг. Энэ төвд маань гэрэл түүлэг чимэглэлийн ажлуудыг үнэхээр сэтгэл гаргаж хийж байгаа. Нөгөө талаас яг өдөөс өмнө 100 жилийн бүтээн байгуулалтын ажлыг үлдэцтэй ийм ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Бус хүмүүсттэй ч гэсэн одоо сүлжээ дүүрэл болсон юм. Сайхан хэмжээ бодлоо. 3-4 хоногд одоо нойр хоолтгууд аах хүмүүс сэтгэлээр ажиллаж байна. Одоо ерөнхийдөө үндсэндээ ажлууд 3 хоног дээр төгсгөл орж байна л гэж одоо ойлгож байгаа. Тэгэхээр хоёртойгоос одоо харилцсан ингээд төм болондоос тодорхой хэмжээний мэдээллүүдийг бас өгөө гэдэг бидэх бас зохион байгуулад өгч байна. Тэгээд яг сая хэлсэн үдээдсэн өдгийн нутгаас ерөнхийдөө ингээд өдөөгийн их нүүдэлгээд үзэх юм бол 30 тонн, 40 тонн, 50 тонн гэдэг юм төлөвлөсөн Улаанбаатар дугаар хүмүүс шилждэг байсан. Тэр л одоо замаар тавхны маань үдээцүүд төрөлх нутгаас авс шилжиж төлөвлөсөн газраас амьдарч байсан хүмүүс байна гэж ойлгож байгаа. За энэ чиглэлээр та хүмүүс сэтгэл гаргаад улсын архив, цэргийн архив энтерт одоо өсөлтөд тавиад тодорхой хэмжээний материалууд гарч байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд хэдүүлээ хамтарч байгаа ойрын хугацаанд ямар ч хэлбэрийн төвдөөс минь л одоо харигт иргэдүүд байсан. Тэрийг тодорхойлоод авчих хэрэгтэй гэж ойлгож байгаа. Хоёр маань бас бизнесийн чиглэлд нийлээд уулын ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ чиглэлээр бас энэ дүн болондоо бас тодорхой хэмжээний бас мэдээлэл явах хэрэгтэй байхаа гэж ойлгож байна. Тэгээд би яриад хас илүү зочдууд маань мөрөнд маань бодтой
Үлэмжийн улсын хөрөнгө оруулалтын хэсэг нөхдүүд манаас харилцсан мэдээлэлээс надтай хамт хүрэх байхаа гэж ойлгож байгаа шүү. Тэгээд та бүгдээ бас боломж олгоё. Ингээд бас нутгаартай холбоотой өөрснийхөө одоо бизнестэй холбоотой тэгээд хойштоо бидхүндээс хамтарч хөрөнгө оруулалт ус чиглэлийн ажлуудаар яаж ажиллах чиглэлээр бас ингээд сэтгэлээ бас ярих байхаа гэж ойлгож байгаа шүү. Ингээд бас тулгаа маань ихтэй бас яриад. За ерөнхийдөө бүх хүмүүстээ энэ орой мэндийг хүргээд манай компани болохоор 2019 онд байгуулагдсан. Бид тэр болохоор энэ бизнесийг хийгээд одоо 25-6 жилийн нөр үзэж байна. Тий. Манай компани чинь 19 онд байгуулагдаад түүнээс хойш чинь ерөнхийдөө гэрлийн чиглэлээр дагнж яваад одоо болохоор 100 айлт манайх чинь 2 давхар нэг сувд гээд гэрлийн дэлгүүртэй болсон байна. Тий. Тэр дээр чинь бүр багасаа тэгэл үзтарсаар бол өдий зэрэг төрж байна. Тодорхой хэмжээний. Тийм тодорхой хэмжээний хөлтөрөө зогсоо тий. Бид чинь гэрэлтүүлгийн чиглэл гэдэг чинь ер нь хүнд гэрэлгээгээ бэлгэлсэн уган сайхан юу л да. Бизнес л тий. Тэгээд бид нар болохоор төдөвтэй суманд ирж энэ 100 жилийн хандвын арга хэмжээнд оролцож байгаа нь болохоор манай гэрийн хүн маань болохоор имэн төдөвтэй суманд төрж өссөн. Тэгээд миний өгчний ээж нь болохоор бас төдөвтэд төрөөд тэгээд нэг 40 оны үед нөгөө гараад тэр Барцаан руу Төв аймгаар очсон юм шиг байна. Барцаанаас ангаач хөө. Тийм, Барцаанаас ангаач. Тэгээд ерөнхийдөө бид хэд чинь болохоор бас нэг наашаага нэг холбоо сүлөөгөө байж байгаа. Тийм байгаад тэгээд нөгөө эцэгийнхээ нутгаар явъя гээд. Тэгээд 2 жилийн өмнө 24 онд чинь завхнаар чинь бараг л нэг сар шахуу явчихв. Тийм. Тэгээд наашаага төдөвтэй ирээд тэгээд төдөвтэй одоо нөгөө нутгийн иргэд нь болохоор бид нэр аюул сайхан бас хүлээж авсан. За их сайхан ойгон нуурыг тойрж үзээд тий. Тэгээд төдөвтэйгэнтэй ер нь их ойр дотн болоод бид чинь өнгөрдөг жил бас ирээд тэгээд энэ жилд одоо 3 дахь жилдээ болж байгаа. Тий. Жил маань одоо миний чи яг төрсөн нутаг ээж маань ээж эмээгээ маань бас яг төрсөн нутаг. Тэгээд 100 жилийн давхцаар тэгээ бид чинь бас гэр бүлэрээ компаниас хүмүүстэйгээ ярилцж чаад энэ нэг бүтээн байгуулалт хийгээд тэгээд нөгөө стег амлсан ёсоор ирээд 100 жил нь болохоос юм яриад ингээд бүтээн байгуулалт хийгээд ерөөхдөө дуусчихэ. Тий. Тэгэхээр би түрүүн бас танилцуулсан ерөнхийдөө соёлын төвлөлд нэлээд их хөрөнгө оруулчихлаа. Бас Стратегийн тамга газарт бас нэг өдөрлгүүдийн өрөө энтриг төгжүүлсэн. Цаашдаа бас манай нөгөө хүүхдийн цэцэрлэгийн барилга маань баригдаж байгаа. Тэгэхээр ерөөхдөө ингээд хамтарч ажиллах дараагаар ингээд яриад байгаа тийм. Тэрээс яг имээ байна, ээж нь байна. Энэ чиглэлээр нь бас их тодорхой тийм ээ. Нэр устан. Тэрний тэргээд хилээд байв. Эмээгийн маань лувсан дөржин лам норчмо гэж байна. Оо за. Миний ээж болохоор цэвжрийн тумбаа гэдэг. Ээж нь хоёр маань яалтчгүй ээж маань эмээгийн маань энэ ах トゥ ус одоо хордморны үеач гэл ингээл бүгд юм юуг нь ягаад төгөд яваад тах юм бол ерөнхийдөө энэ нутагтай юу тийм нэртэй алдартай хүмүүс байсан. Нөгөө ээж юм билээ. Төр бодрох. Эмээгийн маань ах トゥ ус энэ нутгаар ер нь байж тэгж байжсан. Одоо тэгээд ерөөхдөө бидэд бас архив шүү гээл яг ах トゥ усийнхаа югаар ингээл хөгөл ер нь айгүй сургаж гарч ирээд ер нь амжилттай сайн. Ер нь хамтраад одоо олох хэвээр тодорхойлох хэвээр. Миний тухайд л төрөлсөн байгуулсан 100 жилийн түүхэн ном гарах юм. Тэр ном дээр бол энэ цумрантай холбоотой юмсуудаа л одоо бүтгэн зөвлөдөө зуршилж өгөх юм ажлыг ойрын хугацаанд хийгээд суугаад байгаа. Тийм учраас манай нэмэр сумын яриад өөдөн цэрэн дөржгöd нэг ах бий. Тэр манай архив дэх олон жил суучихсан хүндэлтэй. Тэгээ тэр бол олон жил одоо миний тооцоолж 22 оноос хойш 47 56 гээд хүртэл нэг 13 жилийн хугацааны тооллогыг номлогоо гаргачихсан байна. Тэн дээрээс л их шүдгий. 22-оос гэхээ чинь 22 24 26 27 29 33
44 56 он гэсэн. 33 оног гэхэр чинь юу? Тэгэхээр тэн дээр шүүхэд л гараад Тэр нь гарах юм байна. Хэдүүлээ нарийн хугацаанд 100 жилээс өмнө тогтоочих байхаа. Ямар ч байсан тийм хүмүүс байсан. Хамгийн нь өгдөөсөө мэдчихэж байгаа. Тэднээс ах トゥ амрах сад ямар хүмүүс байсан те. Тэгээ энд одоо ямар хүмүүс байна гэдэг тэр мэрэгэл тогтоогол тэр дурдаа үзүүлдэг болгочод их том ажилттай те. За тэгээд энэ манай компани болохоор танай соёлын төвийг ерөнхийд нь тогтжуулъя гээд нодлон эрэхтэй амлсан шүү дээ. Тий. Тэгээд амлснараа ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг хийлээ. Бид эднийг танай сумын одоо засаг даргаах тэгээд энэ соёлын төвд болохоор гадна дотн гэрэлтүүлээд тэгээд нэг ойр зүрийн бас нэг жижиг сажиг юмнуудын ер нь дутуу юмнуудын дүүргээд нэг 38 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг ер нь хийчлээ. Тий, хөрөнгө оруулалт хийчлээ. Тэгээд бас нөгөө нэг энэ гэрэл жидингийн асуудал чи ер нь нарийн төвхт болохоор манайх ч өөрийнхөө компаниас ирээд одоо яг мэрэгжлийн дагуу суйрлуулалт одоо нөгөө тоноглол юм уу бүгдийг ингээ хийгээд дуусч байна. Тэгээд дээрэс нь энэ сумын төв юунуудыг чинь нэг жижигхэн арзат контролын хүртэл нэмээд янзлаад өгч байна. Тийм жижиг сажиг юмны хүртэл одоо нэг мөр ингээл юу хийсэн дээрээ хийгээл тэгээ манай компани бол ерөнхийдөө ажилсаг улсуудаа ер нь тий гайгүй. Энэ тийм болтом шиг. Манай энэ соёлын төв тэрнээс одоо энэ ингээд 2 3 өдрийн юм их чинь одоо өөр газар бол хичнээн сар мараар нэг баг тий. Тэгээ нөгөө мэрэгжлийн юу болохоор чинь хүн харахад нэг амархан юм шиг нэгээд байгаа мөртлөө эн чинь нарийн ажилбод бас их ордог шүү дээ. Тий. За тэгээд энэ суманда цаашдынх нь хөгжил дэвшилт нь өндөр амжилт хүсээд одоо энэ соёлын төв маань ийм гоё болсон чинь цаашдаа урлаг соёлын олон төрөн гарах болтугай тийм ээ. Тэгээд энд чинь ингээд төмдөж гинэж бомбуужигнж орж гарсан ийм сайхан газар л болголоо гэж бодож бид нар юу гинэ зөв сонголт тийм тийм ерөнхийдөө ингээд нэг өсний чинь сумын нүүр царай л болно шүү дээ тий. Тэгээ хүн ингээ орж гарах чинь ингээ сайхан манай бас тэр оогийн захирал ерөнхийдөө бас нэг яриа өрөөтэй бид нарт бас сайхан тус дэмжиж боллоо хамтарч ажилласан тий. Та ч гэсэн надлын гээд ирээд бид хэд жуулж явах чинь за ингэдэг гээд бид нар ч бас тодорхой хэмжээний заавар зөвлөгөө өгөөд тэгээд тэрийгээр чинь ингээд бид хэд чинь ингээд наацаа ингээд шийдвэр гаргаад надлан амлчаад явсан. Тэгээд 100 жил бас ямар ч лээсэн гадна дотногоо 100% гүйцэтгэлтэй тэгэл ямар ч хэсэг хүлээл хүчихэд одоо бэлэн бараг л гал. Тэр нэг шаргуу ажиллалаа гэдэг. Манай соёлын төв нийтдээ мэдээлэл тавиал хийсэн л дээ. Гаднаас нь хавлаад ийм боллоо л гэл. Тэгээд ийм болгож байгаа хүмүүс нь одоо ийм хүмүүс байгаа шүү гэдэг. Том болондоо хүрэх хэрэгтэй тийм. Тэгээд энэ чинь өөрөө бас том нүдэнд харагдах ийм хөрөнгө оруулалт. Тэгээд сумд үлдэх хэрэгтэй болж байгаа хгүй. Маш олон хүмүүс одоо хөрөнгө оруулж байгаа л да. Тэгээд одоогоор хөрөнгө оруулалт гэхэд мөр бүх гэж одоо нэг нийтлэг хүмүүсийн нэг сонирхлынхаа дагуу 30-40 саяар нь ханд өгөөлөх. Тэднээс бол нэг төмөөлөндө тарагдаад ингээл явждаг. Байгаль статус. Яг суманд одоо бодитойгоор ингэж нүүр царай болж үлдчихэж байгаа ажил гэдгээр л их онцлог байна л да. Тэгээд дараа чи ханд өгөх гэж байгаа хүмүүс энэ хэлбэр рүү орох хэрэгтэй. Магадгүй одоо энд төрөв үйлчлэгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байдаг албан газрууд бүгдээр нэг иймэрхүү хэлбэрийн гадна талын өнгө үзмжлээс нь болгочих юм бол тэгээд бас нэг 100 жилийн хойг том ажил тийм ээ. Ирсэн орцсон хүн болгоны сэтгэл арай л нэг өөр тусах байхаа л гэж тайлбарлаж. Тэгээд түрэн бас дуусч надлангаас эхлээл бид суулцсан гэдэг. Ер нь бол энэ тухай тодорхой хэмжээнд сумын асуудлыг хийж исэн. Тэгээд ерөнхийдөө л энэ сумын ойгийн түүхтэй хүн болгонд сэтгэл нэгдэж ижил хийх хэрэгтэй шүү дээ. Тэр утгаар нь ирсэн очсон хүн болгонд л танилцуулаад байсан л да. За хэрэгчл маань ойлгох гэж яах гэж шүүгээд ингээл тэр хүрээд л бид ус ингээл танилцаад улам зүг зараад манай өдөрлгүүдтэй ч гэсэн та бүхэн Улаанбаатарт уулзаад уулзаад нарийн энэ юм судаа ярьцгааж ирсэн. Тэгээд та хоёрт одоо миний одоо талархаж байна. Тэгээд сумынхаа нийт өдөрлгүүд тэгээд одоо ард түмнийхээ өмнөөс ирүүдэн сайн сайхныг одоо хүсэж байна. За тэгээд одоо эхлүүлсэн бизнес чинь улам дэлгэрч
олон хүнд одоо гэлгээс түгэж явах юм бас ерөөлөг та хоёртай бас одоо үргэлж тэгээд албаасаар манай өдөрлгүүд таахандаа бас 100 жилийн өрлөг хөтөлбөрийг бас гардуулж өгөх байхаа тэгээд 100 жилийн ойд бас хүрэлцээ ирээд хамтарч 2-3 хоног бас цэнгийн байцгаыг одоо таахнаасаа өсч байна. Тэгээд одоо баярлалаа. За баярлалаа. Нэмж ус хэлэх зүйлүүдээ аягүй бас хэлцгаагаараа тийм. За ерөнхийдөө ингээд 100 жил болох ч байгаадаа холбогдуулаад ерөнхийдөө бүтээн байгуулалтыг тодорхой хэмжээнд бас нэг хүнд гарт харагдахад тиймэрхүү юм хийвэл бас би зүгээр гэж боддог шин. Одоо адгийн наацхан за гэрэл чидэнгээ байгаа гэхэд нэг ноос угаах үйлдвэр ч юм уу тийм ээ. Нэг жижигхэн аштайхан бас нэг тиймэрхүү юм бас байвал болохоор гэж. Яг хүмүүс санаа тийм л юм ярьж штэ тийм. Ядаж нэг хүнийг ажлын байртай болгох ч юм уу нэг тиймэрхүү юм аа гэж би бас бодоод идэг байхгүй юу. Тийм бид нар ч одоо нөгөө гэрлийнхэн чиглэлийн юм яаж байгаа болохоор ерөнхийдөө хоош хойштой яг нөгөө одоо энэ төдөвтэй суманд тийм сэтгэлтэй улсууд бол нэг тодорхой хэмжээний юу гаргаад энэ засаг дарга юу мутан холбогдоод тийм ээ. Тэгээд ингээ өөр одоо танад юу шаардлагатай тийм бүтээн байгуулалт юу байна гэд ингээд явах юм бол би бас хөдөөр нутагч нь бас сайхан болол ирнэ шүү дээ. Тэглүү байх. Тий. Маш олон хүмүүс одоо үзэж байгаа байхаа гэж ойлгож байгаа. Манай одоо Согтбаатар энэ чиглэлээрээс нэлээд олон жил ажиллаж дадж байгаа хүн байгаа. Тэгээд шууд одоо энэ нэвтрүүлэг явагдаж байгаа. Тэгээд бас бид бүхний энэ одоо богинохон хэмжээний бас энэ хамгаалж байгаа хэмжээнд бас ашиглав гэж ойд маань бас сэтгэл гаргаж явуулцгийг бас одоо уриалж байна тий. За. За ингээд бүгдээрээ баярлалаа. За баярлалаа. За. Цэнхэр манан хургаж өөдлөх Цэнгийн шууд тууж хордсон Айган нуур минь оломгүй даалаа Орчдон ганцхан нутгийн манхна хунтан орн талдан талмараад хой захолор турчөөссөн хормстаа саятай миний нуута Дэргэлээ нуусан дөмөрлсөн Уйнардах талан цэцэгэн ихээ Хөвч тайдан хөхөөдүүлээ
уярта түшээ суудалтай дүүхэн хуудсанд нэрэн мөнхөрсөн халахын тамгатай хутагт хөвлө